За манайхаа үндэс орны сургалт нь бүртгэл дуусгаад 3 хоног үлдлээ шүү. Бүртгүүлийг хүсвэл чадаар бүртгүүлийг энэ ороод ирээрэй. Дахиад нэг зар хэлгээд тараа хувийн уншилгаа авч байна шүү. Бас чадаар ороод ирээрэй. За одоо яг сүлийн зар хувь тавилангийн матрицаа гаргаж байгаа шүү. Сайн байцгаана уу? За Монтерагийн нэмэлтээ авж байгаа 1-р группийг сонгосон буюу Cactus-ийг сонгосон бүх үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншилгааны эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр та бол хүчтэй бие даасан маш шаргуу нэг юм аа. Гэхдээ яг үнэндээ бол яг дотроо илүү зөөлөн, илүү хайр хүсэмжилсэн ийм байна. Гэхдээ энийгээ нээлттэй илэрхийлэхгүй байгаад байна гэдгийг илтгэж байна. За эхний асуулга нь бол энэ ганц бие байгаа, ганцаардж байгаа энэ статус маань яг амьдралын ямар хичээлийг агуулад байгаа юм бэ? Энэ хичээлийг яаж давж туулах вэ гэдэг асуулга нь Шимэни Гиллингийн Self Love хөзөр маань гарч ирсэн. За тэгэхээр энэ маань таны ганцаардлын хамгийн гол хичээл бол ерөөсөө өөрийгөө хайрлах явдал юм аа. Та хайрыг гаднаас хин нэгнээс хүлээхийн оронд өөрийгөө хайрлах хэрэгтэй нь эхлээд өөртөө анхаарал тавих хэрэгтэй нь, өөрийгөө инхрийлэх хэрэгтэй нь, өөрийгөө уучлах хэрэгтэй байна гэдгийг илтгэсэн юм хөзөр юм аа. Тэгээ хайр гэдэг зүйл бол ерөөсөө дотроосоо эхэлдэг зүйл. Таны юм сэтгэл гэдэг зүйл чинь хангалуун байхад л яг тэр ижилхэн энерги татнаа. Cactus бол өөрөө дотроо усаа ингээд хадгалаад байж байгаа учраас тийм булцсан ийм булцсан байдаг шүү дээ. Тэгэхээр яг тийч чаддаг шиг тааж бас өөрийгөө тийм тэтгэх маш их юм хүчтэй потенциалтай хүн шүү гэдгийг бас илтгэж байна. За дараагийн асуудал бол өмнөх амьдралын хайрын карма одоо энэ амьдралд яаж нөлөөлөд байна вэ гэдэг асуулт байгаа. За тэгэхээр эхний нээлттэй уншлага дээр бол өмнөх амьдрал гэдэг нь таны төрснөөс өдийг хүртэлх амьдрсан амьдралын туршлага тэр амьдралын хугацааг бол хэлжсэн бол энэ нэмэлт дээр бол таны өмнө авсан төрлүүд гэсэн үг. Таны урд насны амьдралууд тэгээ энэ насны амьдралууд бүгдээрээ нийлцэн өргөн хүрээгээр нь ярьж байгаа шүү. За тэгэхээр энэ дээр бол Cherry үзэр доошоо харж буугаад Шимэни Гиллингийн Ascension үзэр дээш харж буусан байна. За энэ маань болохоор Cherry үзэр маань болохоор таны урд насндаа хайрын харилцаанд өмнөх амьдралтаа хайрын харилцаанд бол өөрийн контрол гэдэг зүйлийг алдсан байна. Өөрийгөө контролдож чадахгүй, хин нэгний контрол буюу хин нэгний хяналтан дотор амьдарсан ямар ч эрх чөлөөгүй байсан бусдын юм нөлөөнд маш их юм автсан ийм байсан байна. Тэгэхээр магадгүй танд хайр гэдэг зүйл нь тэр өмнөх амьдралтаа бол хайр гэдэг зүйл бол өөрөө сорилт юм аа, хайр гэдэг зүйл бол өөрөө золиос юм аа гэдэг ийм итгэл үнэмшил бол суусан байгаад байна. За Шимэнигийн Ascension хөзөр маань болохоор энэ амьдрал бол кармагаа дуусгаад дараагийн түвшинд ийм твших боломж юм шүү гэдгийг илтгэж өгч байна. Та ухамсарын илүү өсөлтөд орж байгаа юм байна л да. Тэгэхээр яг энэ амьдрал дээр бол таны хайр бол өмнөхөөс илүү эрх чөлөөтэй, илүү хосын харилцааны хувьд бие биендээ хүндлэлтэй тийм байх учиртай юм шүү гэдгийг бол сануулж байна. Тэгэхээр яг энэ хоёр хөзрийнхаа хослын нэгтгээд дүгнээд хэлэх юм бол таны өмнөх амьдралд болсон тэр хайрын талбар дээрх зовлон, шархууд, алдаанууд бол одоо энэ амьдрал дээр хайрын хаалгыг арай өөрөөр нээх тийм боломж олгосон. Арай өөрөөр нэг гэсэн ийм сүнсний генд тийм зүйл заалт орж тийм гэрээтэйгээр энэ төрөлд төрсөн гэх юм уу. Тэгэхээр та дахин өмнөх амьдралынхаа алдааг бол тавтах ёсгүй юм шүү гэдгийг бас хатан харуулж байна. За дараагийн асуулга маань болохоор илүү сонирхолтой асуулга байгаа. Тэгээ энэ маань болохоор сүнсний хосоо таних тэмдэг юу вэ? Сүнсний хосоо таних дохио юу вэ гэдэг асуулт байгаа. Тэгэхээр энэ дэр бол Шимэни Гиллингийн New Beginning тэгээд Cosmic Timing Oracle-ийн Divine Timing гэдэг хоёр хөзөр гарсан байна. Тэгэхээр тэрхүү таны сүнсний хос таны амьдралд шинэ эхлэл авчрах юм байна. Өнгөрсөн хайрын харилцаануудтайгаа ерөөсөө адилхан биш.
бүр шал өөр тийм сэтгэл хөдлөлийг танд үүсгэж чадна. Ерөөсөө ингээл уулзсан даруйдаа л одоо юу гэдэг тийм шив шинхэн эрч хүчийг мэдрэх тийм мэдрэмж өгөх юм байна. За энэ дохиог та хэд бас маш сайн хараад те санаад авчаарэ. Яг энэ мэдрэмж төрөх юм бол тэр хүн бол таны сүнсний хос байх юм байна. За cosmic time-гаас divine time-ийн гарч ирсэн маань бол ерөөсөө аливаа ер нь те бүх космик хэмжээстүүдэд болох ёстой зүйл өрнөх ёстой зүйл те бүх зүйл Тэнгэрийн цагтл бүрддэг. Бурханлаг цагтл бүрддэг те. Ямар нэгэн байдлаар битгий яраарэ. Харин одоо юу гэдгийг өөрийгөө илүү ингээ боловсруулад бүтэн болгоод боловсруулад тэр хайрын тэр гоё орон зайгаа бүрдүүлээд байж байгаарэ. Аливаа тэр хайр чинь өөрийн гэсэн тэр гоё зүүн совингийн бурханлаг цагтаа өөрөө ороод ирнэ. Нөгөө кактус цэцэг маань өөрөө цэцэглэх тэр мөчийг нь одоо юу гэдгийг яг тэр цэцэглэх мөчийг бид нар шийдэж чадахгүй шүү дээ. Тэ? Хүчээр тэгж шахаад за одоо чи ингэж цэцгэлгээд ингэж чадахгүй. Тэр чи өөрийн гэсэн яг нөхцөл орчныг бүрдчиж цэцгийг гаргадаг тий. Тэгэхээр энэ бол ерөөсөө яг зөв нөхцөл бүрдхийг хүлээдэг ийм зүүн совингийн цагийг илтгэж байгаа ийм хүзэр юм аа. Тэгэхээр энэ divine time буюу битгий яраарэ угаасаа бүх зүйл болох ёстой, зра болох ёстой цагтаа болно гэдгийг бол илтгэж байна. За та ямар хүн татдаг вэ гэдэг дараагийн асуулга байгаа. Энэ дээр болохоор Lord's Oracle card-ийн balance гэдэг хүзэр гарч ирсэн. Тэгэхээр та сэтгэл одоо хөдлөл болон одоо юу гэдгийг логик гэдэг энэ хоёр зүйлийн илүү энэ хоёрын одоо юу гэдгийг тэнцвэртэй, илүү харилцан бие биеийг хүндэтгэлтэй, харилцан бие биенийг дэмждэг ийм харилцаанд татагддаг. Таны одоо сэтгэл илүү нөгөө жаргалтай хайрыг, илүү өвчнгүй хайрыг хүсдэг. Таны сэтгэл илүү тайван, илүү халуун дулаан, илүү одоо юу гэдгийг гүн гүнзгий, илүү ухаалаг тийм хайрыг хүсдэг. Тэгэхээр та илүү одоо юу гэдгийг тэнцвэртэй, амьдралдаа их тогтвортой, тэ өөрийгөө маш сайн таньдаг, мэддэг тийм л хүнийг л өөртөө татдаг юм байна. Тэгэхээр тиймээс ч гэсэн тэ өөрөө ч гэсэн тэр төвшөнд хүрэх нь айгүй чухал гэдгийг бас хөзрөөр бол илтгэж байна. За хамгийн сүүлийн асуулга нь бол зөвхөн одоо юу гэдэг танд зориулсан яг одоо хэрэгтэй байгаа inspiration үзэр юу вэ гэж асуугаад болохоор хайр бол ерөөсөө эцсийн нэг тийм одоо юу гэдгийг зогсоол биш ээ. За одоо ингээ хайр гэдэг чинь те гэж явсаран байгаад нэг эцэст нь нэг очсон тэр зогсоол ерөөсөө биш шүү. Хайр гэдэг зүйл бол өөрөө тэр чигээрээ аялал байдаг. Та одоо юу гэдгийг хайр гэж амьдралын утга учир юм а гэдгийг ойлгоод энэ замаар явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгох цаг нь болсон. Тийм учраас илүү зоригтойгоор зүрхийнэ, тэ илүү зоригтойгоор гоё одоо оролцоо хийх юм идэвхтэй бай гэдэг зүйлийг хэлж байна. За хайрын аялал гэдэг зүйлийг илүү айдасгүй их л амьдралд хайр ирнэ гэдэг итгэлээр амьдр, тэ та одоо ганцаараа биш харин одоо юу гэдгийг анх төрөхдөө л та угаасаа хос сүнсний нэг тал нь болоод төрчихсөн. Тийм учраас таны одоо сүнсний хос чинь өөр нэг газар угаасаа явж байгаа. Ер нь бол хүн сүнсний гэрээгээ хийгээд төрөл аваад ингээд энэ амьдралдаа ирэхдээ угаасаа хосоороо хамтдаа ирдэг. Тэр хос хоёр сүнсийг чинь л нөгөө soulmate-ууд, нөгөө twin flame-ууд гэж яриад байгаа шүү дээ, тийм. За ингээд нэгтгэж дүгнээд хэлэхэд бол одоо юу гэдэг өмнөх кармагаа эдгээгээд тэгээд дотоод тэнцвэрээ илүү олоод сүнсний хостойгоо уулзах тэр үедээ шинэ эхлэлийг бол хийж чадгаар юм байна. Одоо зүгээр л те өөрийгөө илүү хайрлал, амьдралаа хайрлал, зүрхээ нээгтэрэл төвлөрөөрэй. Тэгээ таны сүнсний хос бол зөв цагтаа ирнэ гэдгийг бол энэ уншлаганд нэгтгэж хэлж байна. За ингээ кактусынхандаа бүгдэнд нь амжилт хүсье. Нэмэлтээ авсанд баярлалаа, баяртай.